Хай, хэмжээ байна. Өнөөдрийн хөвчлөгээр бид хөдөлгүүрийн турбо чаржер маань хэрхэн ажилладаг тухай тайлбарлаж өгнө. За хөдөлгүүр зарим хөдөлгүүрөөр турбо чаржертай байдаг, зарим хөдөлгүүрөөр турбо чаржергүй байдаг. За энэ ямар ч юм бэ? За турбо чаржер маань ямар үүрэгтэй юм бэ гэдэг талаар өнөөдрийн хөвчлөгээрээ тайлбарлана. За хөдөлгүүр маань турботой болон турбо гэж хоёр янз байдаг нь. За тэгээд турботой хөдөлгүүр маань болохоор турбо хөдөлгүүрээс илүү их чадал гарах боломжтой байдаг байна. За жишээлбэл одоо турбогүй хөдөлгүүр байлаа. За турбогүй 2.5 литрийн багтаамжтай хөдөлгүүр байлаа гэж бодоход турботой 1.5 литрийн багтаамжтай хөдөлгүүр нь болохоор турбогүй 2.5 литрийн багтаамжтай хөдөлгүүр шигээ адилхан чадал гарах боломжтой байдаг байна. За ингэснээрээ хөдөлгүүрийн хэмжээ жижиг. За жижиг байна гэдэг чинь хөдөлгүүрийн маань жин бага байна. За дээрэс нь түвшний зарцуулга бага байна. За ингэснээр яг бага багтаамжтай, бага жинтэй хөдөлгүүрээс илүү том хөдөлгүүрээс гарч байгаа чадaltaа ижилхэн чадлыг гаргах боломжийг маань турбо чаржер маань олгож өгдөг байна. За турбо маань яаж ажилладаг вэ гэхээр ерөнхийдөө энэ дээр харагдаж байгаа шиг ингээд байх нь. За турбо чаржер маань нэг голон дээр суусан хоёр сенстэй байна гэсэн үг. За энэ болохоор агаар шахтагдлын юм болохоор компрессорын дугуйг компрессорын сенс байх нь. За нөгөө тал нь болохоор турбины сенс байх нь. За яа гэвэл хөдөлгүүр ажиллаа. Хөдөлгүүр ажиллана, хөдөлгүүрийн шатах юм шаталт явагдана. Шаталтаас өндөр температур болон өндөр хурдтай утаа гарах нь шүү дээ. За утаа маань хөдөлгүүрөөс гараад хөдөлгүүрөөс гарангуудаа турбоны турбины дугуйг сенсийг эргүүлж өгөх юм. За турбины сенс маань эргэн тий. За эндээс халуун агаар орж ирлээ, утаа орж ирлээ, турбины сенсийг эргүүллээ. Гадагшаа яндар руу явах нь шүү. За ангууд мэдээж нэг гол дээр суудсан байгаа учраас нөгөө талд нь за компрессорын бие нөгөө талын агарыг сордог сенс маань эргэх нь шүү хамтдаа. За ингэснээр яг энэ сенс маань эргээд агаар шүүгчнээс агарыг аваад хөдөлгүүр рүү шахаж өгөх нь. За энэ байна. Агаар шүүгчнээс агарыг авлаа. Агарыг хөдөлгүүр рүү шахаж өгнө. Өндөр даралтаагаар шахаж өгнө гэсэн үг. За өндөр даралтаагаар шахаж өгнө. За тэгмүүд турбо маань юугаар ажилладаг вэ? Хөдөлгүүрөөс гарч байгаа халуун утааны урсгалаар ажилладаг байна. Тийм учраас турбо маань маш өндөр халдаг эдэнг байна. За турбоны турбины сенсэн дээрх утааны температур бол 600-аас хөдөлгүүрийн загвараас хамаарат 600-аас 950 градус хүртэл халах нь. За ангууд мэдээж энэ турбоны за утааны тал болон агаар сорж байгаа тал хоёр маань нэг гол дээр суусан ойрхон байдаг учраас эдгээр дундуур дулаан тусгаарлагчтай ч гэсэн за турбоор шахаж байгаа агаар маань маш их халдаг байна. За нэг тэгэхээр турбоор шахаж байгаа учраас хална. Хоёр тэгэхээр халуун турбоор дамжиж явж байгаа учраас гаднаас орж иж байгаа агаар маань илүү их халдаг байна. За мэдээж агаар хална, ямар нэгэн эдэнг хална гэдэг чинь тэлнэ гэсэн үг. За энэ дээр харагдаж байна. Жишээлбэл одоо агаар байлаа. За халуун турбоор дамжуулаад агаар маань тэлчих нь шүү дээ. Агаар маань тэлчингууд за жишээлбэл 1 метр куб доногдож байгаа агаар байлаа гэж бодъё. За 1 метр куб хэмжээтэй. За 15 градусын температурт агаар 1 метр куб хэмжээтэй 100-аас 180 градус хүртэл халсан агаар байлаа гэж. Энэ хоёрын хооронд харьцуулаа үзвэл за халуун агаар маань илүү тэлцсэн байдаг. За тэлцсэн байдаг учраас агаар маань агаар дахь хүчил төрөгчийн хэмжээ маань бас дагаад багасчих нэ. За 1 метр куб доногдох хүчил төрөгчийн хэмжээ нь бас дагаад багасчдаг байна шүү. За тийм учраас одоо турбоор орж ирж байгаа халуун агаараа хөргөх хэрэгтэй. За хөргөхийн тулд за жижиг машин дээр жижиг хөдөлгүүр дээр болохоор интеркулер, за том хөдөлгүүр дээр бол aftercooler гэдэг. За интеркулер маань агаараар хөрдөг юм шүү дээ. За орж ирж байгаа халуун агарыг энэ радиатороор дэмжүүлнэ. Энэ радиатор маань агаараар хөрнө гэсэн. За сенс эсвэл машины урд барилаад агаараар хөрөх нь шүү дээ. За ингэснээр яг интеркулер руу орж иж байгаа халуун агарыг хөргөж өгөх нэ. За том хүнд даацын том дизель хөдөлгүүрүүд дээр бол aftercooler гэж нэрлэгдэх хөргөөрүүд байна. Тэр нь болохоор хөргөлтийн шингээр хөрдөг юм. За энэ радиаторын гадуур хөргөлтийн шингээ явж идэг гэсэн. Ингэснээр яг турбоос гарч иж байгаа халуун агарыг хөргөж өгөх нэ. За турбоос гарсан агаар маань ойролцоогоор 100-аас 180 градус хүртэл халдсан байдаг юм. Энийг интеркулерээр эсвэл aftercooler-ээр орлоо хөргөх үед 40-оос 70 градус болж
температур нь буурдаг. За температур нь буурна гэдэг чинь мэдээж агаар маань буцаад агшина гэсэн үг. Буцаад агшингууд за 1 м кубд оногдох хүчил төрөгчийн хэмжээ нь илүү их болох нэ. За ингээ хүрсэн агаар маань хөдөлгөөрлөө орно. За хөдөлгөөрлөө оронгууд энгийн турбогийн хөдөлгөөрөөс яг илүү их агаар хөдөлгөөрлөө шахаж оруулж өгнө. За эндээс харъя хэдүүлээ. Жишээлбэл энэ 1 м кубд оногдох төрөгчийн хэмжээгээ харьцуулсан байна тийм. Жишээ болгоод авсан байна. Жишээ турбогийн хөдөлгөөр байна. Турбогийн хөдөлгөөр маань орчны бидний амьдарч байгаа амьсгалж байгаа агарын дараалт ойролцоогоор 1 бар орчим байдаг тийм. Газрын өндөрлөөс хамаараа банк зэрэг өөр байх бах. Тэгээд дунджаар 1 бар байдаг. За турбогийн хөдөлгөөр маань агарыг зүгээр гаднаас сорж авна. Өөрийнхөө поршныг явуултаар сорж авдаг учраас хамгийн ихтэй болохоор 1 бар л агарыг сорж авах боломжтой байна. За мэдээж сорж байгаа юм чинь тэгээд энэ оруулах хоолойны хийц энтерс хамаарат 1 бараас бага хэмжээний агарыг сорж авч чаддаг байна. За турботой болцонгууд эндээс синсээр даралтай агарыг шатах камер руу шахаад өгчнө гэсэн. За шахаад өгчнгүүд турбо болон хөдөлгөөний загвараас хамаарат 1.5-аас 3 барын даралттай агарыг хөдөлгөөрөнд оруулж өгнө гэсэн. За шаталт явагдахад юу хэрэгтэй байдаг вэ гэхээр агаар хэрэгтэй хон, түлш хэрэгтэй хон, агаар дээр түлшийг нэмээд энэ хоёрыг урвалд оруулаад шатаагаад өгөнгүүд тесрэлт явагдана. Тесрэлтээс маань хүч үүсгэнэ. Хүч үүсээд поршин маань доошоо шилжүүлж өгнө. Поршингийн шилжилт маань дахиргалыг эргүүлээд хөдөлгөөрөөс шатал гардаг байна. За тэгвэл бид нэр турбо ашиглаад илүү их агарыг оруулж өгнө. За мэдээж илүү их агаар орж байгаа юм чинь хөдөлгөөр маань зөв шаталтай явагдах бол агаар түвшний харьцаа гэж байгаа. За зөв агаар түвшний харьцааг хангахын тулд их агаар орж ирэнгүүт хөдөлгөөр маань илүү их түвшийг цацж өгдөг байна. За ингэснээр болохоор илүү хүчтэй тесрэлт явагдана, илүү их чадал гардаг байна шүү дээ. За тэгэхээр турбо маань ерөнхийдөө ажиллах зарчим маань ийм байх нэ. За тэгээд турбоны эргэлтийн хувьд за турбоны эргэж байгаа энэ сенс маань болохоор хөдөлгөөр дээр хамгийн өндөр хурдтай эргэдэг эдинг байдаг байна. За жижиг турбоны хувьд бол хөдөлгөөр эргэлт турбоны сенсний эргэлт маань болохоор 250,000 орчим эргэлттэй байдаг байна. За том дизель хөдөлгөөрүүдийн хувьд бол турбоны эргэлт нь 50-аас 60,000 эргэлттэй байдаг байна. За тийм учраас яг хөдөлгөөрийг маань болохоор ажиллаж агаад өндөр эргэлттэй байж агаад огцон болохоор яг гинт бол унтрааж болохгүй байх нэ. За тэгэх юм бол турбоны маань эдлэгэнд шууд нөлөөлдөг хүн ш. За энэ турбоны гол маань мэдээж хөдөлгөөрийн тосоор тослогдно. За тэгээд хөдөлгөөр маань өндөр эргэлттэй байж унтраач юм бол хөдөлгөөр унтрангууд хөдөлгөөр доторгоо тосны ноцоос маань зогсчихно ш. Тосны ноцоос зогсонгууд турбоны гол руу очиж байгаа тослогоо байхгүй болчихно. За би дээр хэлсэндээ жижиг турбо том турбо маань хамгийн их өндөр эргэдэг. За жижиг турбоны хувьд бол 250,000 эргэдэг гэсэн тийм. За хөдөлгөөр унтрсны дараа ч гэсэн яг нэгэнт өндөр эрчээ авсан 250,000 эргэж байгаа турбоны сенс маань хэдэн минутын турш зогсохгүйгээр инерцээр эргэждэг байна шүү. За тэр хооронд болохоор хөдөлгөөр унтарсан хөдөлгөөрийн тосны ноцоос тос ирэхгүй бол тослогоогүй хуурай эргээд байна гэсэн турбоны гол маань. Ингэснээр яг турбоны гол бүшинг за тэр бээрингүүд нь ингээд илэгдэх нь шүү дээ. За илэгдэх. Тийм учраас турботой машиныг бол яг хэрвээ өндөр эргэлттэй дөнгөж явж ирээд зогссоныг бол хаазалж агаад унтраажуул болохгүй. Тэгээд зогссны дараа хөдөлгөөрийн эргэлтийг буураад турбоны сенсний далбангийн инерцийн хурд нь багасчл яг хөдөлгөөрийг нормалдуулж байж хүлээх хэрэгтэй байна. За ойролцоогоор ерөнхийдөө нэг 3-аас 5 минут орчим нормалдах хэрэгтэй байна. За ингэх юм бол турбоны маань сенсний хурдан дагаа буурна. За турбоны сенсний хурд буурсад хөдөлгөөрийг унтраавал за инерцийн хүч багатай байна. За хөдөлгөөр унтраад тосны цус өгсөний дараа инерцээр ирэх хугацаа нь арай бага байх нэ. За зарим нэг спорт машинуудад болохоор за турбо таймер гэдэг зөвлөж өгсөн байдаг. За өөрсдөө ч нэмэлтээр зөвлөх боломжтой байдаг. Тэр нь ямар үүрэгтэй байд юм бэ гэхээр түлхүүрийг хариулсан ч гэсэн хөдөлгөөрийг яг тэн дээр тохируулж өгсөн хугацааныхаа дагуу асаалттай байлгадаад унтраад байх юм. За ерөнхийдөө нэг 3-аас 5 минут орчим ч юм уу тохируулж болдог байна шүү дээ. За тийм учраас турбоны сенс маань өндөр хурдтай ирдэг учраас хөдөлгөөрийг хаазалж байгаа ч юм уу өндөр эргэлттэй үед нь шууд унтрааж болохгүй байна. Хэрвээ унтраах юм бол турбоны эдлэгээнд маань сөрөг нөлөөтэй байх нэ. За тэгээд
турбо манайх турбоны гол маань хөдөлгүүрийн тосоор тослогддог тий. За тийм учраас өндөр эргэлттэй байдаг эдэнгүүчээс яг сайн чанарын тос ашиглах хэрэгтэй байх нь. За тэгээд дээрээс нь тос солих хугацаагаа тогтмол сольж явах хэрэгтэй байна шүү дээ. За тос солихгүй удах юм бол бохир тос маань турбоны гол руу орсноор яг турбоны гол манаас илэгдэж эхлэх нэ. За тийм учраас турботой машин хүмүүс бол анхаарах юм болохоор хөдөлгөөрөө өндөр эргэлттэй байхад нь унтраажлах байна. За тосоо хугацаанд нас олж өгч явах хэрэгтэй нэ. За мэдээж агаш хөгжиж гэсэн яг хугацаанд нь хуваарийн дагуу сольж өгч явах хэрэгтэй байна. За тэгээд турбоны ерөнхий ажиллах зарчмыг өнөөдөр ярьж өглөө. За тэгээд турбоны талаар илүү их детальчилсан нарийн турбоны эд ангиуд бол ажиллах зарчим. За тэгээд турбо маань олон төрлийн турботой байх нь VGT турбо, Westgate турбо гэх тийм. За эдгээрийн тухай бид дараагийн бичлэгээсээ үздэцгээе. За ингээд манай өнөөдрийн бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарж бусдаа хуваалцаарай. Баярлалаа.